За сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Шинэ 7 хоногийн минь дүргийа. Шинэ 7 хоногийн минь хүрээе. Шинэ 7 миний ч дандаа нэг шидэн газар руу шэрлж чий гэсэн чинь. Дандаа юу идэм штий. Аккурмын загсны. Битүү аккурмын загсны групптэй найз юм штий би. Битүү аккурмын загс. Ерөөсөө өөр бүлэг алгуу. Нөөсөн юм тий. Янаг хөөрөг сонирхогчдын юм байна. Аюултай юм байна. Яс юуны нэр хараад лавын нэр хараа гайх чинь. Би удаа дараа л хэлсэндээ ерөнхийдөө та нарын анхаарлыг татахын тулд хэрвээ би одоо үүх, түүх, шинжлэх ухаан, соёл тусгаар тогтнол яриад хэлсэн бол намайг хинч сонсохгүй, намайг хинч үзэхгүй байлаа. Тэр худлаач гэсэн найруулагч хүн болохоор жүжиг гэж хэлээ. Жүжиг гэдэг юм болохоор арт түмэн юу сонирхож байна, юун дээр алгадашдгийг, юун дээр ууралдгийг, юуг амар сониучрахж хардгийг, юун дээр уйлдгийг гэдгийг мэднэ л дээ. Үзэгчдийг алгадашуулах юм хийдэг учраас. Тэгээ ерөөсөө хамгийн дуртай юм нь бол ойрлох чарлах нэг юм хагас галзуу юм шиг байх. Ингэж хүмүүсийн анхаарлыг татах юм байна гэж бодсон. Тэгээ лайвуудаа эхлэхдээ ширүүхий эхэлсэн. Хараалын үг эхэлдэг. Түй маа хуцлалраа гэж орилол чарлал ингээл эхэлдэг. Ингээ хүмүүс маш их анхаарлыг одоо татсан. За нэг хэсэг хүний мэдээж одоо өгөөшүүлсэн. Би амьдрал дээр тэгж хүн хараагаад орилоод хашгичаад хүн рүү салаавч өгөөд идэг хүн биш. Ер нь бол тийм төвчээртэй уурлахаа юун түрүүнд их гаргаад байдгүй. Маш их төвчдөг. Төвчж байгаад нэг тесрүүл харин ер нь л эвгүй тесрэн. Ийм зантай. Их тайван. Маш тийм тайван хүн ер нь. Хүн орилохоор орилоод идэг хүн биш. Хүнтэй хэрэлдэх дурггүй. Тэгээ та нарын анхаарлыг татахын тулд түй май лалар гошног юу юмс амандаа орсон пестан аах ус бүх хараалаа хэлсэн. Та нар бол айгүйх алга ташаад баярлж хүлээж авсан. Яагаад гэвэл намайг хоёр дахь осорж аваа гараад ирлээ. Юмжир дулам гараад ирлээ. Нөгөө Чингис хаан гараад ирлээ гэж та нар намайг айгүй гоё баярлаад хүлээж авсан. Даанч хулигт болцсон тий. Та нарын анхаарлыг татах чи яагаад гэвэл цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ олон хүнд хүрэхийн тулд би мэдээж одоо фэн бааз буюу дагагч нараа бүрдүүлэх ёстой. Ингээд фэн баазаа цуглуулахын тулд их ширүү эхэлсэн. За энэний маань үр дүн гарч та нар одоо надад холигтуулаад намайг хоёр дахь осорж амаа байна. Юмжир дулан байна гэдэг айгүй гоё баярлаад гэж хүлээж авсан. Харамсалтай нь тийм байсангүй. Ингээд лайв хийж олонний анхаарлыг татаж лайв хийж байгаа сүүлдээ би 5 тусгаар тогтнолоо цусаа ярьж эхэлсэн. За ингээд нэвтрүүлгээ цацхад бол жил лайв хийсний дараа нэвтрүүлгээ цацхад нэлээ үзэгчт нь бэлэн болцсон байсан. Ингээ баг багаар тархин өсөж явсан. Баг багаар ярианыхаа сэдвийг хөндрүүлсээр байгаад одоо миний сонсогч дэмжигчд бол нэлээ юм ойлгодог, хэрвэргийн юм итгэхээргүй болж эхэлж байгаа. За бусдыг марлуулдаг, чамд ер нь таалагддаг юм байна уу, байхгүй юу гэсэн юм бичиж байгаа. Болж байгаа юм алга. Тэгээд одоо ер нь Монгол хүн байна уу, бүгдээрээ хятад юм биш үү гэж их бичнэ. За энэ эсрэг талаас бол бодлоготойгоор бичдэг комментүүд баг. Монгол хүн байна. Надаас өсвөлөө зөндөө байна. Миний иргэн дээр дандаа монгол хүмүүс байна. Гол нь Монголын төрийг барьчаад байгаа байхгүй. Энэ ирлий зүрлий зүтч. Намайг шүүхэд өгөөсөө гэж би хүсдэг. Зүгээр л цагдаагаар дарамтлуулаад идэг. За тэгээд мэдээж одоо
олонний танил бусдад нөлөөлж байгаа хүмүүсийг би судалж байна. Тэгээд тэднийг хэлэхээр л Монгол хүн байгаа мó гэдэг. Монгол байгаа. Надаас өсвөлөө зөндөө байгаа. Би энийг үзэж байгаа зарим нэг хүний хүртэл Монгол гэж би бодож байгаа шүү. Яриг гэвэл маш их юм байна. Дусгүй. Тэр одоо ингээд өөрийнхөө ажилдаг соёл урлагийн салбарыг ингээд анализ хийхлээр маш хүнд байдалтай байна. Соёл урлагийн салбар ийм аюултай байдалд байхад бусад салбар манайхаас доор л байна уу гэхээс биш дээр юусоо байна. Би соёл урлагийнхаа салбарыханд бол хатуу ханддаг, маш хатуу хэлдэг. Нэг хэсэг бүлэг хүмүүс. За намайг одоо яаж харлуулах вэ? Манай салбарын шүү. Олонний танил хідэн жүжигчд нь хэлсэн. Тэд нар зохиолчд биш. Аргагүй тархитлагоо муутай. Тэд нар найруулагч биш. Аргагүй тэд нар үнэхээр тархитлагоо муутай. Нэмэх нь авиас муутай. Ийм хэсэг бүлэг олонний танил нэлээд нөлөөгөх юм. Олонд маш их танигдсан хідэн жүжигчд нь нэлээд. За би сураг сонссон. Зүгээр удирдах байгаа хүн нь бол одоо нахаал навчаа гэж сонссон. Баяр сайхныг яаж хорлох вэ? Энийг яаж дарах вэ? Энийг одоо яаж байхгүй болгох вэ гэдэг ингээ яриад байж гин гэж. За тэн дунд байсан нэг жүжигч надад хэлсэн. За баяраа найруулагчаа та ер нь жоохон сэрэмжтэй байхгүй бол наад бол чинь янз бүрийн сонин яриад ээ шүү. Одоо таны гутаах, доромжлох янз бүрийн юм сэтэж магадгүй шүү гэж надад сэрэмжилсэн. Монголын урлагт үнэн байсныхаа төлөө Монголын урлагт чадвартай авиастай найруулагч байсныхаа төлөө эднэрээс илүү байсныхаа төлөө одоо эднэртний занаанд орж эднэрийн хоронд орж явна гэдэг бол нийгэм ер нь төр маань буруу ажиллаж байгааг нэг хэлбэр. Танил талаараа тендер иддэг. Кино урлагийн сангаас дэмжлэг авдаг. Тийм үү? Хэсэг бүлэг хүн би. Одоо би ингэж бодоод байгаа. Одоо энэ хөгшөрцөн. Одоо дараагийнхаа ээлжинд хоолоо өгдөг баймаар. Манай урлагийнхан шүү. Би мэддэг юм аа л яриа. За ерөнхийдөө бол миний мэддэг салбар гэвэл бүгд ягаад гэвэл би судалсан. За хамгийн ойрын жишээ. Манайхаа орж ирсэн хүмүүс нь шеэрлээд өгөөрэй. Энэ нөгөө миний хоёр хаяг хоёулаа хаагдцсан. Сайн байна уу? Сайхан амарсан. Би нэг лайв хийгээд. Миний хоёр хаяг хоёулаа хаагдцсан байгаа. Лайв хийх, шеэр хийх, пост оруулах, коммент бичих, лайк дарах ингээ бүх их хаагдсан. Зөвхөн чат мань ажиллаж байгаа. Тэгэхээр манайхан дэмждэг бол дэмжээд хэдэн шеэр хийгээд өгөөрэй. Энэ шинэ хаягн дээрээс хийж байгаа учраас цөөхөн хүн үзэж байгаа шиг байна. За ярианд орё. Тэгэхээр дараагийн ээлжиндээ хоол өгдөг баймаар байна. Одоо та нар болцсон шүү дээ. Олонний танил ирэх мүү дээ. Дан Монгол улсаас баавч болох бүхэл гавьяа шагналыг авлаа. Мөнгөжлөө. Нам дагаж гүйлээ. Баяжлаа. Хангалттай итцсэн. Одоо дараагийнхаа ээлжинд өг. Дараагийнхаа ээлжийг хоолнд оруулахаас өмнө тэгэл өөрөө затгална. Өөрөө мөнгөтэй. Бүх юмтай болсон. Байртай, машинтай, их нэртэй бизнестэй, эсвэл нөхөртэй бизнестэй, өөртөө бизнестэй болсон. Ханад цадна гэж баг. Одоо Монголын төрөөс Чингис хааны одныг авчих юм. Монголын төрөөс Баатар цолын хөдөлмөрийн баатрыг авчих юм. Төрийн шагналыг авчих юм. Тэр урлагийн гавьяа зүтгэлтэн, соёлын гавьяа зүтгэлтэн ерөөсө бүх шагналыг авах юм. Нэмэх нь мөнгө авах юм. Хувааж идэх юм. Цадахгүй. Одоо ингээ хөгшөрчлөө. 40-с дээш, 50-с дээш насалцлаа. 60-аас дээш, 70-аас дээш насалчлаа. Одоо болоогүй юм уу? Бусадтай боломж өгөлдөө. Тэгээ бусадтай боломж өгж байгаа нь гээд өлөнтөө, эргэлдээ юу хайгаад, юу шинжлээд идэг. Тэгэл одоо тавхтай хоолоор бол та нар юм штэ. Өөрөөсөө цадтал идсэн. Өөрөөсөө савнд зөндөө хоол тастаад авцсан. Тэгэл дараагийнхаа ээлжний хоол руу өлөнтөөл, өөхийн түүгээл, махын түүгээл аль олигтой юм тосыг хамаж аваад ингээл. Одоо хоолнд орж байгаагаар бодвол цатгалан хүмүүс, үлсгэлэн хүмүүс өгж байгаа хоолных ингээл олигтой юм шүүрдээл.
Яг энэ шиг харагдчихээн та нар. Та нартай насаараа л ингэж байлдаж, дайтаж, хэрүүл хийж ирсэн. Одоо хойштоо ч хийх л бол. Та нараас би айхгүй шүү дээ. Та нар яана гэж. Та нар нийлж байгаа л намайг муу хэлнэ. Өөр та нар намайг яаж ч чадахгүй. Фэйсбүүк дээр баяраа хужаа гэж бичнэ. Баяраа өвгөнтийн аригчин гэж бичнэ. Баяраа гуйлагчин гэж бичнэ. Өөр та нараас яаж чадахгүй. Намайг гадаа явж явах юм бол араас муухай харна. Унтчих юм бол та нар нэг салгалаад гараа хатгаж чадна. Өөр яаж чадахгүй. За юу. Хэрвээ над дээр ирээд надаар оролдох юм бол би та нарын амьдралыг хөмөрч чадна. Надад юусоо хайх юм байдаггүй. Ойлгосон. Бүр болохгүй бол би сийч чадна. Тэс та нар одоо ингээд үннийг хэлсний төлөө өсөрхөөл яваад. Та нар үнэндээ авьяасгүй шүү дээ. Та нарын 90% ч бүр таг авьяас байхгүй. Природный данность гэж. Тэ? Байгалаас өгсөн өгөгдөл ер нь маш бага. Та нар гэхдээ өөрсдийнхөө чадлаараа өөрсдийнхөө ориглыг бүтээсэн хүмүүс. Та нар чадлаараа өөрсдийнхөө би энэ олонний танил од гэдэг хүмүүст хэлж байгаа. Та нар өөрсдийнхөө хэмжээнд оргил дээр гарцсан хүмүүс. Ойлгосноо? Оргил гэхэлэр бүгдээрээ та нар өөрсдөө нэг Майкл Джексон шиг, Бритни Спирс шиг, тэ? Стивен Спилберг шиг ч юм уу, Том Хэнкс шиг том оргилууд гэж битгий бод. Та нар Нямгаваа шиг, Баатар шиг. Тэгээ Баяр цагааны Баатар шүү. Тэгээ хорчин хүүгэлдэн киноны зураач Хэрогийн Баатараа биш. Далайгаач үлдсэн Баатар шиг. Чимэд дөржин ган хуйг шиг. Бирвагийн мөнх дөрч шиг. Та нар тийм том солистууд биш. Та нар л жижигхэн юмнууд. Оргил гэхэлэр зайсан толгой шиг юм жижигхэн шовгор оргил байна. Тийм үү? Богд уулын цэцэг үн шиг оргил байна. Отхон тэнгэр шиг оргил байна. Жижигхэн ховгор шовгор толгойн оргил байна. Оргил гэхээр бүгдээрээ том биш. Жижиг том олон оргил бай. Та нар бүгд жижигхэн оргилоо бол босгоцсон. Та нарын авьяасын чадвар нь тэр. Та нарын хувь тавилангийн чадвар чинь тэр. Гэхдээ та нар ихэнх нь хор найруулж, хов ярьж, хэн нэгнийг муу хэлж, даргын бөгс долоож, баян хүний үүдийг сахичиж босгосон жижигхэн оргилууд. Оргил дээр гарсан хүн яадгийг та нар мэдв үү? Та нарт өөр том оргил байхгүй. Оргил дээр гарсан хүн яадгийг мэдв үү? Урууддаг. Оргил дээр гарсан нэгэнт өөрийнхөө оргил дээр гарсан хүнд уруудтал зам өгдөг. Та нар угаасаа уруудж байгаа. Тэрийг зүүн сувын гороо ч юм уу мэдэрж байгаа. Би өөрийнхөө оргилын бэлд зогсож байгаа. Одоо би оргил руугаа матсан. Яг бай залуу байхад алдаж оноод хөө амтан зодоонуудаа хийгээд танхаарж илэрж баларж яваа. Атман болтдог гэж азаа үзэж яваад алдаж асгаж явсан үе надад байгаа. Би тэрийг нуудаг. Залуу занган захтаа зодон зохиож, орон шоронгийн хаалгуу татаж, цагтааг үүс сахиж явсан надад зөндөө. Гэхдээ би ядарсан хүнийг дээрлэж байгаагүй. Задарсан уулгачуудыг би дандаа зохиж унахчихсан. Дээр үе гарууд би шилэн сайн иршгэл байсан. Дандаа л даварцсан уулгачуудтай л үздэг байсан. За энэ өнгөрсөн боларсан юм байна. Тэгэхээр ухаалаг бай. Ухаантай бай. Хүнлэг бай. Дараа үедээ хоолыг өг. Ойлгосноо. Дарга нар нь дараа үеийнхээ идэх хоолыг ингэж шавхурдаж идэх юм. Тэгээ одоо энэ хөгшөрцөн гарууд байна. Хөдмөрийн Баатар авцсан гарууд. Одоо та нарын цаг дууссан шүү дээ. Одоо зүгээр сайхан гавьяаныхаа амралтанд гараад сайхан үр ачаа эрхлүүлээл дэлхийгээр аялал та нарт мөнгө байгаа шүү дээ. Хөөрхөн эмгэнээ дагуулаад газар үзээд. За эмгэнээ ч юм уу нууц амраг охиноо ч юм уу дагуулад газар үзээд аялаад ингээ 50 амьдраач.
Тэгэл утаа майгуу баагуулаад та нар дүрлэж чадахгүй. Та нар залуу цогтой түүмэр шиг байсан баг. Одоо та нарын гал унтарсан. Та нар нэг үлгэн салган унтарч байгаа гал шиг цогшож байгаа юм. Тэгэл галуулж дүрлэж чадахгүйгээ мэдчихэж утаа май тавиал амтны чих нүд хорсгоол хоолоо хорсгоол хахад цацаагаал ингээд яваад ах юм. Хөгшин кобрануудаа. Би бол цагаа болохоор одоо бол би 50 өрсөн. Яг миний торгон нас. Амьдрал үзсэн, сайн муу юм үзсэн. Бүх юмыг дуулж ирлээ. Одоо миний хідэн сайхан бүтээлээ тойрогдөг нас ирсэн. Найруулагчийн ажил гэдэг бол 20 идтэй чацган хийдэг ажил биш. 30 идтэй чацгануудын хийдэг ажил биш. 40-с дээш эхэлдэг. 40 нас хүрж иж хүн найруулагч руу жоохон ойртож байна. Найруулагч гэдэг бол амьдралыг туулцсан хүний л хийдэг ажил. Тэр нь асар их авьяастай. Найруулагчийг соёл урлагийн их сургуульд ч юм уу урлагийн сургуульд сураад төгсөөд эзэмшдэг мэрэгжил биш. Найруулагч бол төрдөг. Найруулагч бурхан бүтээдэг. Найруулагч бол бурханы бүтээл. Тэгээ сургууль төгсөөд найруулагч болчихдөг юм биш заяа. Тэгэхээр одоо жоохон ёс зүйтэй баймаар байна. За би тэгээд нахаал навчаа намайг юу гэж ярьсан яах гэж байгаа би ер нь бүгдийг мэдж байгаа. За энэтэй хавсруулаад нэг юм хэлж. Би удаа пост оруулдаг, лайв дээр ч хэлдэг. Би хизээч хэнийгч би төрүүлж үдсэн түүх баг. Яагаад тэгэхээр зовж үдсэн, өлсөж үдсэн, мөлхөж үдсэн хүн. Их зовлон үдсэн хүн их өрөвчөн байдаг шүү дээ. Өөр шигэ сандаа. Би хизээч энэ яваа наснда энэ амьдралдаа би зүгээр хүнийг би хизээч өдөж байгаа. Одоо тэр хүний яриагаар бол зүгээр багтал би өдөөд байгаа юм шиг юм яриад байгаа. Би ерөөсөө тэр навчаа гэж имийн ургамалч мэддэггүй байсан. Ямар ч жүжигчин байдгийг би ерөөсөө мэддэггүй. Яагаад тэгэхээр би өөрөө театрын хүн. Би өөрөө театрын хүн. Нэгт би театрын найруулагч байсан. Хоёрдугаарт би ерөөсөө Монгол кино үздэг. Угаасаа хийж байгаа юм тодорхой. Авьяасгүй хүмүүс хийж байгаа юм чинь үзэх юм байхгүй шүү дээ. Зүгээр л мөнгө олох гэсэн. Урлагийг идеолог биш. Арт түмнийг чирж явдаг, төрүүлж явдаг. Оюуны том бүтээл хийж чадах хүн байхгүй. Би энийг мэдж байгаа. Бүгд урлагийг мөнгө олдог хэрэглэл. Од болдог хэрэглэл. Олны танил болдог. Гой хувцас өмсдөг, гой машин ундаг гэж ойлгоцсон. Урлагт гаднаас нь дурлалцсан. Зүрхэндээ урлаг байхгүй бүхэл бүтэн нэг үе Монголын урлагийг эзэлсэн. Энэ дунд би үнэхээр ганцаардаж байна. Үнэхээр надад хэцүү байна. Далигач Баатар найруулагч байхад би бит хоёр байнга ярьдаг байсан сэдв. Доол найруулагч байхгүй Монгол. Намайг ингэж хэллээгээл та нар өсөрөхдөг. Энэ үнэн. Харамсалтай ч гэсэн үнэн. Та нар бол зүгээр л ард түмэнд хайртай та биш. Монголын урлагт хайртай та биш. Та нар зүгээр урлагаар мөнгө олох гэж л хийж байгаа хүмүүс. Ийм киног би үзэхгүй шүү дээ. Удахгүй би киногаа хийн. Миний кино ямар байдгийг хараарай. Намайг ямар кино хийж үзүүлэхийг та нар хараарай. За энэ яах вэ? Тэгээ одоо би хэнийгч төрүүлж үддэггүй. Тэгээ би одоо зүгээр л одоо тэр яриаг сонссон. Намайг хорлох гэж байгаа тухай, миний нэр хүндийг яаж унгах вэ, ярилцж байгаа тухай дунд нь байсан надад хэлсэн. За ингэж ярьж шүү. Тэгээ хов зөөж ийн гэж бодноо. Өөрт чинь сайн санаж гин гэж хэлж гин гэж бодноо. Өөрөө мэдэрээ гэж тэр надад хэлсэн. Тэр олонний танил жүжигч надад хэлсэн. Ерөнхийдөө бол нахаал навчаагийн ихэнх нь ангийнх нь л юм шиг байна. Нахаал навчаагийн ангийнх нь нийлжил миний эсрэг юм хийх гэж яваад тах шиг байна. Тэр би бол ерөөсөө тэр хүмүүсийг төрүүлж өдөөгүй. Нэг өдөр байжсэн би олон дагагчтай хандлт өндөртэй хүн. Инфлюенсер үү гэвэл би инфлюенсер. Нөлөөлдгөө гэвэл би нөлөөлдөг. Гэхдээ би бол зэвсэг. Гэхдээ энийг би буруу юм ерөөсөө хизээч ашиглаж байгаагүй. Яагаад гэвэл надад энийг ашиглахгүй байх ёс зүй байгаа. Тэгээд ч нас мань 50 хүрчлээ.
би үгээл хүүхэд чиг юм хийгээ явж байгаа. Тэгээд нэг өдөр ингээд суужсэн чинь надаа нэг айгүй олон над руу шеэр хийсэн, постлсон, скриншот явуулсан. Тэгсэн чинь илэрэгч уян гэдэг одоо Малайзад янхан байсан. Бие өмлөгч байсан шижгээ авгаа. За би тэрийг яаж мэддэг вэ гэхээр дандаа Монгол эхчүүдийг дормжилдог. Зүгээр та нар бүгд мэдж байгаа нэг пост юм. Алдарт ихэн одонгоо аваад баярлж байгаа ээжүүдийн зургийг тавиад пистанар хэлтүүлгийн шагналаа аваад хөөрөөд ах юм гэж пост оруулж ирсэн. Монгол эхчүүдийг минь Монгол эмэгтэйчүүдийг минь пистанар хэлтүүлгийн шагналаа аваад гэж доромжилж исэн ёрын авгаа. Тэр бол хятад цустай гэж би боддог. Тэр авгаа нэг комент тэр мэдээж намайг тусгаар тогтнол яриад цусны тусгаар тогтнол яриад эхлэнгүүт гадаад ирчүүдтэй явуулдаг байсан авгаа хамгийн ихээр имзэглсэн. Тэгээд тэр хүн одоо намайг аимшигтайгаар харлуулсан, муухай пост оруулсан байсан. За тэрний дор хамгийн их алгадагч намайг хамгийн их муухайгаар битсэн хүн жүжигчин Нахаал буюу одоо ямар ойлгохтой бол эмэгтэй хүн Нахаал гэд нэр авч яах вэ? Тэгээд Нахаал навчаа гэж хүн намайг бол өгөөгүй муухайгаар хэлсэн байсан. Юу вэ? Хоёр буудлын хятад аав нь цэвэр хятад юу гинэ. Хүн чинь факт хэрэгтэй. Баримт хэрэгтэй. Та нар мэдж байгаа Хүрлбаатарыг хятад гэж. Бүх удам судрын Баян гэдэг хятадын удам гэдэг ингээд удам судраар ингээд фэйсбүүк дээр гаргаад тавьчихсан. Улсын их хурлын гишүүн сайд хүнийг. Би үнэхээр хятад байсан бол наадуу чинь зүгээр хөнхөн тэр баримтыг олж ирээд битүү сэвэн. Намайг эдгээр бүр эс ширхэг болгоно юм шалгаж байгаа. Хятад гэх ямар ч баримт байхгүй учраас 3 жил надад ингээд доромжлуулаад 3 жил надад илдвэлүүлээд яаж чадахгүй байгаа намайг. Зүгээр л хятад гэж нэг ямар ч баримтгүйгээр зүгээр л нэг бухимдсан хужаанаар л орилж байгаа. Миний эсрэг хятад цустангууд орилж байгаа. Миний эсрэг хятад цустангаас мөнгө авсан троллууд орилж байгаа. Миний эсрэг хятадын хүүхдийг гаргасан хятадуудад бие өмлөж исэн хятадын хүүхдийг гаргасан эмэгтэйчүүд миний эсрэг орилж байгаа. Миний эсрэг Монгол цустай Монгол хүн бүр яагаад ч орилохгүй. Би тэдний нүдрүү нь хуруугаа хийгээд байгаа биш. Живжнаас нь зулгааж татаад байгаа биш. Ингээд тэр Нахаал навчаа гэж эмэгтэй намайг бүр гайхамшигтайгаар доромжилж эхэлсэн. Би хүн юм чин мэдээж уурлна. Гэхдээ энэ одоо нэг муухай царай муутай би байхгүй царай муутай царай байхгүй авиас байхгүй энэ нэг заваан жүжигчин яагаад одоо намайг ингэж бичээд идэх гэж би нэг удаа хэлсэн. Тэгээд намайг эдгээр бүтэн 6 сар хагас жил нүдсэн. Монгол хөө нэмэгдсэн. Хятад цустай Монгол хөө нэмэгдсэн. Тэр хятад цуст гэж боддог, ирээн цуст гэж боддог. Илэрэгч уянга. За тэгээд тэр Нахаал навчаа. За дээр нь хас овогт заяат гэдээ бас нэг хятад. Тэгээ эдгээр нийлээл над руу дайрцсан. Битүү дайрсан. Би юу ч бичив. Би эдгээр юу гэж хэлж ийсэн бэ гэвэл эдгээр намайг муулах тусам миний хандлт төсөөд миний дагагч нар нэмэгдэжсэн. Ийм учраас би эдгэрийг миний одоо цалингүй сайн дурын маркетинг ажилчид гэж би дотроо хүлээж авсан. Хүн чам руу тоосох шийдвэл буцаага тоосох шийдвэр биш. Шийдсэн тоосгоор нь байшин өрчих гэдэг нэг үг байгаа. Би яг л энэний дагуу ажилласан. Чив чимээгүй. Тэгэл чимээгүй болонгууд нь хаяа хатгаал хатгангууд эдгээр чи ард засгаад явчихдаг байхгүй. Тэгээ нэг баасны өрт байдаг штэ. Нэг жорлон дотор баасан дотор арвалзаад аргунаад байдаг. Яг л тийм өчиг арвалцж ирсэн эднэр миний хувьд. Миний хувьд бол зүгээр л өрт арвалцж байгаа юм шиг санагдчихсэн. Тэгэл нөгөө өртнүүд нь жоохон хөдөлгөөнгүй болоод ирэнгүүт нь жоохон юм шидэнгүүд арвалзаал хэлдэг. Ягаад гэвэл би эднэрийг өөрийнхөө маркетинг болгож ашигласан. Тэрнээс биш би зүгээр байгаа огт зүсийг үзээгүй огт танихгүй тэр жүжигчин надад бол жижигдэн. Үнэхээр жижигдэн. Тийм үү? Өчнөө олон жүжиг бичсэн. Олон улсын болон улсын чанартай олон театрын наадмаас олон удаа гран-при тэргүүн байрын шагналыг мартсан. Тэр жүжиг киноны зохиолч, найруулагч одоо над шиг хүнд бол нэг юм
яамаар гүйж дарга нарын бүхс толгоож хэдэн мөнгөтэй компани захирлуудын үүдийг сагсчиж халтар 5 төгрөг авч нэг халтар хийдэн кино хийдэг муу жүжигчдүүд надад онц биш шүү дээ үнэндээ. Тийм биз? Надад бол тэднэр бол жижиг. За ийм байгаа шүү. За дараагийн асуулт, өнөрөөгийн асуудлыг ярья. Би өнөрөөг бол анхнаасаа л би өнөрөөг хэлжсэн. Наа чи одоо шудраг үнэний золиос биш ээ. Шунлынхаа золиос болж байгаа шүү. Энэ дандаа миний жүжиг постэр. Хийсэн жүжиг юмнуудын постэр. Энэ хамдаг үеийн өглөөт. Намайг юу ч хийгээгүй гэдэг. Тэгээд өнөрөө бол шудраг үнэний золиос биш, шунлын золиос болж исэн. Ямарваа нэг томоохон асуудлууд гарч ирэхэд дандаа өнөрөө чиглэлийг өөрчилж ард түмний анхаарлыг өөр тийш нь чиглүүлдэг. Тэр жидүү гэдэг юмуд өнөрөө шал өөр юм сэвэл эхэлдэг. Жидүүгийн хулгайч нарыг мартуулцдаг. Тийм биз? Концесс гэдэг юмуд концессыг шугалдаал эхлэнгүүд өнөрөө шал өөр юм яриад өөр тийш нь чиглүүлждэг. Нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэж бөө юмгууд өнөрөө таг өөр юм яриад 8 ишиг мишгч байдаг юм уу тэр хүүхдийг мөчилсөн гэмт хэрэгтэн гэл ингээл шал өөр тийшээ чиглүүлэл ард түмнийг ингээд самраад идэг. Нэг хоёрдугаарт 8 тонн мах гэдэг. Тэр химийн бодис хийцэн байсан. Муутахгүй гэж химийн бодис хийцэн байсан. Дотор нь хулган гүйжсэн. Тэр бичлэг байдаг. 200 тонн мах хятадууд. Тэр хичнээн ямар муухай бодисоор тэр махыг хордуулсан бол. Тэр махыг өнөрөө уйлаад өмөрсөн. Хятадуудад хачин хайртай. Хятадуудад хачин илэгтэй. Эмэл хүн. Тэгээ хятадуудыг өмөрөөд мах хүртэл чанаад шүлэг нуугаа зогсож байсан. Үнэн худлааг нь мэддэхгүй тэр хятадуудаас Land Cruiser 300 машин авсан гэдэг яриа байдаг. Тийм үү? Ард түмэнтэйгээ нийлээд тэрийг шалгаад хятадуудыг бүр ясын цайлгаад тэнд гэмт хэргийсэн хятадуудыг бүгдийн шоронд нь явуулаад махын устгалд оруулсан бол би өнөрөг шүтэх байлаа. Гэтэл Монгол хүн байж хятадуудын эсрэг хүнсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийсэн. Тэр 200 тонн химийн бодисоор түрхсэн тэр мах дотор нь хулган шээж байгаа гүйжсэн тэр мах худалдаанд гарсан. Хичнээн Монгол хүн тэрнээс болж хор тавдар тусч хичнээн Монгол хүний элэг муудсныг хичнээн олон хүн ходоод дор нь өвдсөнийг бид нар хэлж мэдэхгүй. Тийм биз? Хятадуудыг дандаа өмөрж постлайв хийчихсэн. Тийм биз? За Монгол улс хуультай юм бол өнөрөө асар олон зүйлэнгэр шийтгэгдсэн. Энийг одоо их хурлын гишүүн болсон. Улаанбаал нэвтрүүлгийн сэтгүүлч редактор Лодосон бүх хэлжсэн шүү. Өөр лайваараа хэлжсэн. Өнөрөө хүн доромжилсан, хүний нэр төрийг гутаасан 9 шидийн юм хийсэн. Хэрвээ энэ болгондоо өнөр цэцэг ял авах юм бол өнөрөө хизээч шоронгоос гарч ирэхгүй. Тэр хүн насаараа шорон цуух гэмт хэрэг хийсэн хөөн гэж Улаанбаалын Лодосон буу лайваараа хэлжсэн. Тийм биз? Гэтэл өнөрөө асар үндэслэлгүйгээр асар их баяжсан. За фэйсбүүкээр явж байгаа мэдээ бол үл хөдлөх хөрөнгө нь 6 тэрбум 500 сая. Тэг өөрийнх нь дансанд 12 билүү 14 тэрбум төгрөг ураагцсан. 2 жил гаранхны дотор нэг сэтгүүлч хүн яаж тийм их мөнгө олох вэ? Үндэслэлгүйгээр огцон баяжсан гэдэг. Энэ бол зүгээр хаалтын гэрээ. Хүмүүсийг шантаажлж мөнгө авсан. Энэний загалмайлсан их нь. Тийм. За дараагийн асуудал. Асар олон зүйл ангир шийтгэгдсэн. Тэгээ Монгол улс яа нийтлүүлдэггүй. Ингээ өршөөгдөх юм тий. Ард түмний эсрэг гэмт хэрэг хийсэн хүнийг
хэвлэл мэдээллийн байгууллагыг ашиглан Монголын ард түмэн, Монголын тусгаар тогтнолын эсрэг гэмт хэрэг хийсэн юм шүү дээ. Ийм хүмүүс ингээд суллагтаад байна. Тэгвэл яагаад яруу найрагч хулан хятадуудаас их хэмжээний мөнгө авч гадаадын тагнуулын байгууллагатай ажилласан гэж. Ялгаа юу вэ? Хоёулаа л хятадуудтай хамтарч ажилласан шүү дээ. Тэгвэл хулан суллаач. Дээр нь хүчирхийлүүлж байгаа. Хүчирхийллээ тэсээгүй хүчирхийлэгчийг хөнөөсөн. Нөхрөө алсан, нөхрөө гэмтээсэн олон эмэгтэйчүүд тэр хорхот байгаа. Тэр эхчүүдийг суллаач. Анх удаага гэмтэр хийсэн. Та нар нүүрсний хулгайчуудаа, луурчтай энэ намаас төрсөн үндэслэхүүгээр баяжсан хулгайчуудаа шийтгдэггүй ээжиж зүгээр нэг та нарын буруугаас болж энэ нийгмийн буруу муу хүмүүс төр удирдах байгаас болж эх орны алдаанд хэрчигдсэн. Би дахиад хэлье. Эх орны алдаанд хэрчигдсэн. Нийгмийн золиос болцсон. Маш олон эмэгтэйчүүд энэ шоронд орсон. Тэднийг суллаач. Хөрөл сүх бол зүгээр хүн хараад өрөвдөж шоронгоос болох хүн биш. Өнрөө өрөвдөөн. Өнрөө хайрлаа. Энэ заавал нэг ашиг байгаа. Би өнрөөг шоронд ороход хэлжсэн. Өнрөө удахгүй гараад ирнэ. Жил суухгүй гараад ирнэ. Энэ бол улс төрийн жүжиг. Хэн нэгнийг хамгаалах үүрэг хүлээгээл гарч ирнэ. Хөрөн сүх 6 жилийн дараа 6 жилийн хугацаатай сууж байгаа. Одоо хөрөн сүх 4 жилийн дараа ерөнхийлөгчөөсөө боо. Ерөнхийлөгчөөсөө энийг та нар битгий мартаарай. Би өстө ванга шиг хэлдэг шүү. 4 жилийн дараа хөрөн сүх ерөнхийлөгчөөсөө боо. Буугаад буцаад Монгол ардын намын дарга болно. Тэгээд хөрөн сүх ерөнхий сайд болно. Ойлгосноо. Ерөнхий сайд болонгуудаас та бүх сайн сайхан юмыг хийн. Та нарыг жинхэнэ алгад ашталшаа. Нөгөө нэг ковидын үед эрдэнтийн мөнгөөр ард түмний тогны мөнгө, цэвэр усны мөнгө, хэрэглээний мөнгийг төлдөг шиг. Нөгөө нэг эрдэнтийн мөнгөөр ард түмний дансанд 300 мянган төгрөг хийдэг шиг. Гой гой юм хийн. Хөрөлсөх. Тэгээд 4 жилийн дараа одоо 8 жилийн дараа гэсэн үг шүү. 4 жилийн дараа ерөнхийлөгчөөсөө буугаад дахиад ерөнхий сайд хийн. Ингээд дахиад Монгол улсын ерөнхийлөгч болно. Монгол улсын ерөнхийлөгчийг залгуулж хийж болохгүй. Буучаад завсарлага аваад дахиад хийж болно. Монгол улсын ерөнхийлөгч. Дахиад 6 жил ерөнхийлөгч. Тэгэхээр энэ хүн 14 жилийн улс төрийнхөө юмыг бэлдэж байгаа гэсэн үг. Энд хэн туслах вэ? Заргийн өнрөө туслана. Ойлгосноо. Хөрөн сүх 14 жил хаан шиг толгой дээр залрахын суурийг одоо ингэж эхэлж тавьж байгаа юм. Ийм учраас би өнрөөг эсрэг байдаг. Өнрөө мөнгө л авч ивэл юу ч юм. Ойлгож байна. Юу ч юм. Мөнгө л авч ивэл юу ч юм. Шодрог үнэн биш, шунлынхан золиос болсон. Тэгээд чамд ямар гим хийсэн гинэ. Заавал надад гим хийж бид байшгах хэрэгтэй юм. Та нарт гим хийгээд байна. Тархины левел бага. Оюун ухаан нь туниа муутай. Ухаан муутай. Гинэн тэнэг энэ ард түмний тархийг угаагаад байна. Тэгэхээр би гинэн тэнэг ард иргэдээ өмөрч би дуурж байгаа юм. Ойлгож байна уу? Монгол улсаа өмөрч би дуурайд байгаа. Тэрнээс биш энэ чинь гим хийгээд ахт чинь би ингэж чив чимээгүй мэдээд өөрөө мэдээд байгаа. За энэ ийм хийж энэ дагаад өөрөө мэдчихэд ингэж чимээгүй яваад ч болохгүй шүү дээ. Улс төрийн хар зургийг хараад за ийм гаргалгаа байна. Я энэ яг ингэх нэгэд логик хөөж байгаа байхгүй. Драмын жүжигчд, драмын зохиол бичдэг хүмүүс бол энэ дээр аягүй сайн тархин ажилтдаг. Энэ драматург, энэ драм байхгүй. Энэ зөрчил байхгүй. Энэ үйл явдал байхгүй. Тэгээ энийг тайлдаг байхгүй.
Тэгээ би энийг л хэлж байгаа. За тэгээд урлагийнханд хэлье. Үнэнтэйгээ нийл, үннээ хүлээн зөвшөөр. Дараагийн ээлжиндээ хоолоо өгч. За дор битээ од байхыг хүс. Нэгээ сонс. Ялангуяа шудраг юм яриад байгаа хүмүүсээ сонс. Ойлгосноо? Би нэр заагаад ярих юм бол та нар алмаарна. Би тэргүй Монголын урлагийн 50% эсрэг байгаа. Надад байсгэнж байгаа. Ягаад гэхээр 50% нь хятадтай ирлээ зүрлээзүүд. Монголын урлагийн олонний танилуудын 50% нэрлээ зүрлээзүүд. Тэ? Үлдсэн мөнгөтэй ноёдуудын гар хөл боолууд. Энэ надад дуртай юм байхгүй. Яг сурай мэдээ жинхэнэ урлагийг хий гэж байгаа. Залуучууд намайг дагдаг, дэмждэг. Надад хов зөөдөг. Тэр таныг ингэж хийлээ, тэр энийг ингэж хийлээ. Авьяасгүй хүмүүс, миний эсрэг байгаа хүмүүс бол дандаа хортой болгоч байгаа. Ойлгосноо? Тэгэхээр яг үнэндээ би тэднэрт гим хийгээгүй. Жавжнаас нь зулгаасангүй, нүдрүү нь хуруугаа хийсэнгүй. Эхнэрээр нь оролцсонгүй. Идж байгаа хоолыг булаасангүй. Би мөрөөрөө уртхаа хийгээл студ ажиллуулад нэвтрүүлгээ хийгээл киногаа хийгээл явж байгаа. Манай Голкондо театр кино хийж байгаа. Маш хурдтай кинонууд хийж байгаа. Гэхдээ би хийхгүй байгаа. Хамт ажиллаж байгаа залуучуудаа дадлагжуулаад би өөрөө дандаа продюсерээр орж байгаа. Гэхдээ би нэрээ ерөөсөө бичүүлдэг. Яах юм бэ? Миний нэрийг битээ бичгээ. Залуучуудаараа кино хийлгээд би залуучуудаа мөнгө өгч байгаа. Маа энэгээр мөнгө контент. Би хамгийн багадаа 30-40 сая төгрөг гаргаад маа энэгээр контент харин чи надад 40-оо буцааж өгөөрэй гэдэг. Ингээ манай залуучууд зохиолоо бичээд богино хэмжээний кинонууд үйлдвэрлээл явж байгаа. Залуучуудад дэмжихгүй биш би дэмжнэ. Яг байна уу залуучуудыг алдаж оноол хөгөө юм хийгээл байгаа. За тэр болгондоо сурч байгаа. Би яагаад тэгэхээр өөрийнхөө багийн залуучуудыг юм хийх. Одоо хүнийг чи сайн хоол хийгээд үглээд тэр сайн хоол хийхгүй шүү дээ. Шууд хоолны материалыг авч өгöd хоол хий. Тэгээд түлэгдэнэ үү, давсыг нэгтүүлнэ үү, перцийг нэгтүүлнэ үү, давсыг багдуулнэ үү, шүлийг нэгтүүлнэ үү ингээл алдаж оноол хоолоо хийн. Тэгээ хийх тусмаа тэр хоолоо сайн хийдэг бол. Яг энэ шиг би эднэрээр кино жүжиг хийлгээл байгаа. Энэ дэндүү манай залуучуудын хийсэн жижигхэн кинонууд, жүжигүүд ингээ яваал байгаа. Хэрвээ надтай холбоотой гэвэл та нар хорлох учраас би ерөөсөө нэрээ холбодгүй. Надтай ажилдаг гэж хизээж битээ хэл. Зүгээр л өөрөө хийж байгаа юм шиг л хийгээд. Би өөрийнхөө төлөө хүмүүсийг бэлдэн штэ бас. Тэнэг юм штэ би. Наа залуучууд сайн ажиллаж байгаа. Би продюсерийн зүгээс зөвхөн мөнгө гаргаж өгвөл за чи миний мөнгө гаргаж өгөөрэй гэж байж байгаа. Намаа гуйлах чинь ядуу гэдэг юм. Ард иргэдээс нэвтрүүлэгтээ дэмжлэг үзүүлээ. 5 төгрөг өгөөч гэхлээр ядуу гуйлагч болчтой юм. 200 гуйлагч юм байдаг бол Монголын гуйлагч том л юм байна те. 200 гуйлагч юм байдаг бол Монголын гуйлагч үнэхээр том юм байна гэж хэлж заяа. За ингээд дараагийн лайв хүртэл баяр та. Тултаан зөвхөн шонхрууд байна.